За та бүхэндээ нэг мэдээлэл хүргэе. Өчигдөр Монгол Солонгосын парламентын бүлгийн дэд даргын хуваар бүгд намт Солонгос улсаас Монгол улсаас суугаа онцгойд бүрэн эрх дэлчин сайд Чожин Вонтой бол уулзсан. За хуульч өмгөөлөгч булгамаа болон нэр бүхий иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу Монгол Солонгосын парламентын бүлэг бол энэ дээр бас анхаарч ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. За хэд хэдэн асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт бол зорчих эрхийг хязгаарлаж байгаа холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл 30 хүртэлх хоногоор иргэдэд виз олгох гэдэг утгаараа 30 хүртэл хоногоор бол иргэдийн гадаад паспортыг болол элч сайдын яам дээр байршуулж байгаа холбоотой асуудлууд. За үүн дотроо бол бусад улсуудад зорчих эрхийг хязгаарлаж байгаа гэж үзэж байгаа. За мэдээж одоо тухайн улсын хууль тогтоомжн дээр байгаа гэдэг утгаараа бол тухайн гадаад паспортыг их хойрон авж байгаа гэдгийг бол элч сайд мэдэгдэж байгаа. Гэхдээ тухайн улсын хууль тогтоомж дээр бол хугацаа заагаагүй гэдгийг бас мөн хэлж байгаа. Тийм учраас бидний хувьд бол ядаж 7 хоногийн хугацаатай байх гэдэг энэ асуудлыг бол элчин сайдад албан ёсоор бас өчигдөр тавилаа. Нэгдүгээр асуудал нь энэ. Энэ дээр бол үр дүн гарах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт бол удаан хугацаагаар паспортыг авж байгаа учраас дунд нь магадгүй гадагшаа явах өөр эрүүл мэндийн, албан томилтын, аяллаа, за одоо хүний амьдралд олон зүйл тохиолддог. Энэ утгаараа одоо паспортоо буцааж авахд бол тухайн визийг шууд цуслагт виз одоо мэдүүлэхдээ хүсэлтийг бол шууд цуслагцсан тооцож визийг олгохгүй байгаатай холбоотой асуудал татгалцсан гэдэгт ордог хэлбэр бол мөн ярилцсан байгаа. За энийг бол цаашдаа засаж сайжруулж аливаа асуудал бол үүсгүйгээр шийдэж явна гэдгийг элч сайд бол мэдгдсэн. За хоёрдугаар асуудал бол нэгэнт одоо виз мэдүүлээд гараагүй тохиолдолд 6 сарын хугацаанд дахин виз мэдүүлэхийг хориглож байгаа. За энэ бол мөн одоо тухайн иргэдийг гадаадд зорчих эрхийг хязгаарлаж байгаатай холбоотой асуудал гэж бид нар бас үзэж байгаа. Тийм учраас виз мэдүүлгийн төвүүд буюу зуршлын төвүүд дээр тодорхой ангилах хэлбэрээр дахин виз мэдүүлээд байгаа хүндрэлтэй асуудал байдгаа гэдгийг элч сайдын зүгээс дурдж байгаа учраас дахин виз мэдүүлж байгаа иргэдэг бол тухайн одоо паспорт мэдээллүүдийг авахтаа тусад нь ангилж авч болно. Энэ дээр бол заавал одоо 6 сараар тухайн иргэний дахин визэнд орох эрхийг хязгаарлаж байгаа асуудлыг бол болиулах шаардлагатай гэдэг энэ талаар бол бид нар зөвшөлдсөн байгаа. За энийг бол бас ярилцаж эргэж биднэрт мэдэгдэнэ. Наашлага шийдэх боломж бол бий гэдгийг бол бас хэлж байгаа. За 3 дугаар асуудал бол тухайн визэнд ороод нэгэнт виза авсан иргэдийг бүгд намт Солонгос улсын хил дээрээс буцааж байгаатай холбоотой асуудал байна. За Монгол улсын иргэдийг нэгэнт виза аваад очихт нь зорилго тодорхойгүй. За тухайн одоо 7 хоног гэдэг юм уу мэдүүлсэн мөртлөө онгоцны тийз нь одоо 14 юм уу нэг сараар буцахт хийзээ захиалсан гэдэг ч юм ингээд маш олон шалтгааны улмаас Монгол улсын иргэдийг бас буцаах шалтгаан болгож үздэм байх. Тэгэхээр энэ дээр бол бас нааштай хандах нэгэнт виз аваад очиж байгаа иргэдийг бол бүгд нам Солонгос улсын хэлээр саадгүй нэвтрүүлэх талаар бас дэмжлэг үзүүлж өгөөч гэдэг албан ёслолтыг бол бид нар бас тавилаа. За 4-дүгээрт бол тухайн зорчиж байгаа иргэдийг тухайн зорилгыг тодорхойлох зорилгоор тухайлбал одоо ярилцлагын өрөөнд оруулах, ярилцлагын өрөөнд оруулахдаа одоо утсыг нь авах, кодыг тайлбарлах, тухайн хүний хувь хүний нууц руу шууд халдах гэх мэт ийм үйлдэлүүдийг гаргаж байгаа зохисгүй үйлдэлийг бол тасн зогсоохыг бид нар бас шаардсан. За энийг бол холбогдох байгууллагуудаа мэдгдээ тасн зогсооно гэдгийг бол мэдгдэж байгаа. За дээрээс нь саатуулах байртай холбоотой асуудал. Тухайн визийг аваад зорчиж байгаа иргэн бол ямар нэг гэмт хэрэгт холбогдсон этгээд биш нэгтэлтэй. Нөгөө талдаа бол тухайн саатууллагдсан иргэдийг буцаах асуудал дээр бол орон байраар хангах боломжгүй гэдэг үндсээр шалтгаанаар саатуулах байранд байршуулж байгаа гэдэг мэдэгдэж байгаа. Тэгвэл тухайн саатуулах байрны одоо хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг бол бид нар бас давхар хөндсөн. За ингээд 4-р сарын 29-ны өдөр одоо бас бүгд намт Солонгос улсад албан томилттой байгаа учраас энэ албан томилтоор ажиллах хүрээндээ иммиграшн буюу цагаачлалын алба одоо мөн Монгол улсаас Солонгос улсад суугаа элч сайдын яам хамтын ажиллагааны хүрээнд тухайн саатуулах байр болон ярилцлагын өрөөнд одоо бас орж нөхцөл байдалтай танилцъя гэдэг юм хүсэлтийг бол өгсөн байна. Тэгэхээр энэ хүсэлт бол биелээд явна гэдэг ийм бүрэн боломжтой гэдгийг бол хэлсэн учраас 4 сарын 29-ны өдөр бол бид нар бас Мятавик компани онгоцоор очихдоо тухайн холбогдох албаныхантай бол аль биесээр болж тухайн одоо саатуулах байр болон өрөөнүүдийг үзье гэдэг ийм бодолтой байна. За гэх мэтлэнгээр ингээд дараа дараагийн ажлууд бол үе шатлалтаагаар явж байгаа. Мэдээж дипломат харилцаатай холбоотой асуудал бид нар бол бүгд намт Солонгос улсын хууль тогтоомжтой бол халтсан зүйл байхгүй. Гэхдээ хүний эрхийн зөрчил байж болохгүй гэж үзэж байгаа. Монгол улсын парламентын гишүүн гэдэг болвол арт өмнөөсөө мандат авч сонгогдсон
бид нар ард түмнийхээ төлөө байх ёстой. Ард түмнийхээ эрхийг зөрчүүлэхгүй байхын төлөө ажиллах ёстой. Ийм үүрэгтэй хүмүүс. Тэр үүрэг хариуцлагынхаа хүрээнд Монгол Солонгосын парламентын бүлгийн дэд дарга аваар бол энэ асуудлуудыг хөндөө явж байгаа гэдгийг бас та бүхэндээ дуулгая. Тэгээд бас нэг асуудал бий. Энэ бол одоо зуучлалын буюу тухайн одоо паспорт болон виз мэдүүлгийн материалуудыг хүлээж авч байгаа үйлчлэгээний түүхтэй холбоотой асуудал. За энэ дээр бол албан ёсоор татварын ерөнхий газар татварын шалгалт оруулах, яагаад и баримтыг өгөхгүй байгаа гэдэг асуудлыг бол хөндөж албан бичгийг бол татварын ерөнхий газарт явуулж байна. Энэ байгууллагуудад бол татварын шалгалт авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ олон иргэдийн одоо нэг байгууллагаар зүгээр авсан албан бус тоогоор 100 гаруй иргэн өдөртөө ханддаг юм байна. Монгол улсын хэмжээнд бол 10 байгууллага бол энэ виз зуучлал буюу одоо визний мэдүүлэг одоо материал авч байгаа ийм байгууллагууд байна гэж яригдж байгаа. Тэгэхээр өдөртөө бол 1000 гаруй иргэн бүгд Солонгос улсын виз авахаар хандж байгаа гэсэн үг. Тэгээ энэ байгууллагууд яагаад и баримт өгдөггүй, татвар төлдөг юм уу, төлдөггүй юм уу, тайлан гаргадаг юм уу, гаргадаггүй юм уу? Энэ харилцааг бол татварын байгууллагаар шалгуулахаар бас аль биесээр хандж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. Цаашдаа бол энэ ажлууд дээр үр дүн гаргаж явах ёстой гэж ойлгож байгаа. Монгол улс аялал жуулчлалын жил зарласантай холбогдуулаад бүгд Солонгос улсын иргэдийг 2022 оны 6 дугаар сарын 1-ээс болоод визгүй зорчуулж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо аялал жуулчлалын жил маань 2028 он хүртэл үргэлжлэж байгаа учраас визгүй зорчих ажил бол үргэлжилж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн тодорхой хэмжээнд иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах тал дээр тодорхой акс дэвшлиг гаргахын төлөө одоо улсын хурлын гишүүнээр сонгогдсон хүний хувьд бол хичээж зүтгэж ажиллана гэдгийг та бүхэнд айлгая.